За энэ гурийн Тори болон Дори гэдэг дүрмийг хэлүүлцгээе. За Тори болон Дори гэдэг хоёр мань ерөнхийдөө бол адилхан. Утга нь бол адилхан, ямар ч ялгаа байхгүй шүү дээ. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэвэл за Японоор хэлэх юм бол нани нани то унаji you ni болон нани nani no sonomama гэхээр яг энтэй адилханаар то унаji you ni яг энтэй адилханаар эсвэл яг энүүгээр нь гэсэн ерөнхийдөө утгатай гэсэн үг. За монголоор хэлбэлээ зүгээр орчуулгын энэ харах юм бол ямар нэгэн юмны дагуу ямар нэг юмны хийсэн шиг шигээр гэсэн утгатай байх нь штэ. За Сицузокугийн хэдүүлээ харцгаая тий. За холбоосыг харах юм бол доши буюу үйл үг нэмэх нь жишокей. Тэгээд такей өнгөрсөн цагийн такей та хэлбэр. Тэгээд меши буюу нэр үг. Тэгээд но тори. Жишээ нь одоо энэ дээр хэлэх юм бол ию гэдэг чинь хэлэх гэсэн үг тийм үү. Тэгэхээр июгийн өнгөрсөн хэлбэр нь юу вэ? Иттотори хэлсний дагуу. Тэ? Иттотори гэдэг маань өөрөө хэлсний дагуу гэсэн үг. Энэ татаки итта гэдэг чинь хэлсэн. Тэгээд хэлсний дагуу. За ию тори гэдэг маань болохоор хэлхийн дагуу энэ хүний хэлсний дагуу хэлхийн дагуу гэдэг. Ию гэдэг маань болохоор жишокей. Тэ? Тол бичиг хэлбэр. За меши гэх юм бол куно хон но тори. Хон гингүүтээ хон гэдэг чинь юу вэ? Ном тий? Ном тэгээд но хон но тори болчоороо энэ номын дагуу тий? За энэ ч бас меши байна. За тори дори утга нь бол яг адилхан мөртлөө юугаараа ялгаатай вэ гэвэл меши тэгээд арталт нь но авахгүйгээр дори болно гэсэн үг. Энэ дэр болохоор меши буюу нэр үгний ардаас но аваад тэгэр тий тори байсан бол тэгвэл дорийн ямар үед ашиглагдах юм бэ гэвэл нэр үг шууд дори болгоно гэсэн үг. Тэгэхээр yote гэдэг маань нэлээ төлөвлөгөө гэсэн үг тийм үү. Тэгэхээр yote dori маань төлөвлөгөөний дагуу гэсэн утгатай хана шүү дээ тий. За тэгвэл хэдүүлээ ребу харъя тий. За сенсейга итта тори ни каите кудасай гэхээр хамгийн ихэнд хэдүүлээ Сицузокугийн харах юм бол итта гэд ию гэдэг ярихын өнгөрсөн хэлбэр буюу таке тэгээд шууд ардаас нь тори залгасан байна тийм үү. Итта тори гэхээр хэлсэн шиг. Тэгэхээр хэдүүлээ бүтэн өгүүлбэрээр монголоор орчуулах юм бол сенсейга итта тори багшийн хэлсэн шиг багш хэлсэн шиг гэсэн үг. Багш хэлсэн шиг торины кайте кудасай буюу бичээрэй. Багшийн хэлсэн шиг бичээрэй. Тэ? Энийг одоо өөрөөр орлуулж хэлэх юм бол сенсейга юта котото унаji you ni кайте кудасай буюу адилханаар бичээрэй л юм. Тэр адилханаар бичээрэй л гэсэн утгатай байх нь шүү дээ, тий? За хоёр дахь нь yote буюу төлөвлөгөө байна, тий? За энэ ханзан байна, тий? yote буюу төлөвлөгөө. За ардаас нь шууд орж ирж байгаа учраас yote dori болно гэсэн үг. Эсвэл энийг хэрвээ хэдүүлээ нотын бичих юм бол yote no tori буюу тоогоор бичнэ гэсэн үг. Тэ? За энэ тэгвэл yote гээд зөвхөн нэр үгэнд байгаад ардаас нь шууд дори залгаж байгаа учраас дори болно гэсэн үг. За тэгэхээр yote dori ni kaiga кайги шүү. За хурал кайги буюу хурал кайгига хажимаримашта буюу төлөвлөгөөний дагуу хурал эхэлсэн. Sorry энэ дээр алчиж. За төлөвлөгөөний дагуу
төлөвлөгөөний дагуу Yotte Dori ni kaigiga hajimarimashita буюу төлөвлөгөөний дагуу хурал эхэлсэн гэсэн үг байхгүй юу? За яг төлөвлөгөөний дагуу гэхээр яг л төлөвлөгөөний дагуу явж ингэж дүүл ярих юм бол юу гэж ярих нь вэ? Yotte Dori. Yotte Doriです。ингэж ярих нь шүү дээ. Окей. За дараагийнх нь Kyomo itsumo no tori. За энэ ч itsumo буюу нэр үг тий itsumo гэдэг манд болохоор үргэлж жирийнх шиг. За энэ itsumo no tori гэхээр жирийнх шиг тий жирийнх шиг гэсэн утгатай. За тэгвэл itsumo гэд но залгацсан байна. Мэшиг яардас но залгаа тэгээ tori. За бутан өгүүлбэрээр уншия. Kyomo itsumo no tori. Өнөөдөр ч бас жирийнх шиг itsumo no tori гэхээр үргэлж хийдэг юм бол хийж аа гэсэн үг байхгүй. Itsumo no tori кофеを飲みました。кофе тий. кофеを飲みました。уусан гэсэн үг. Окей. За цаашаа явъя. За yoku tsukau kotoba. Yoku tsukau kotoba буюу энэ дүрмд айгүйх ашиглагддаг үгнүүдийг хэдүүл одоо харна гэсэн үг. За ямар үгний ардаас тори болон дори ороод байна вэ гэвэл yotte tori, keikaku tori. За энийг хэдүүл харах юм бол yotte гэдэг маань төлөвлөгөө тий yotte tori төлөвлөгөө. yotte dori нэг болно гэсэн. yotte dori буюу yotte no tori. За keikaku бас яг болон төлөвлөгөө гэсэн. Энэ дээр би бичсэн байгаа. За нара yotte гэдэг маань өөрөө төлөвлөгөө гэсэн үг. За энийг тайлбарлах юм бол урьдчилан тогтсон цаг хийх зүйл. За keikaku гэдэг маань болохоор бас адилхан төлөвлөгөө. Зохион байгуулалт илүү системтэй. Yotte-гоос илүү системтэй стратегтэй төлөвлөгөө. За ёсоо гэж бас байгаа. Ёсоо гэдэг маань болохоор таамаг. Урьдчилсан төсөөлөл гэсэн үг. ёсоо дори тий ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглах. За соозоо гэдэг маань болохоор бас энэ болохоор төсөөлөл. Толгойд төрслөн бодох, хийсвэрлэн төсөөлөх. Энэ болохоор таамаг, юм таамаглаж шүү дээ. Ирээдүйд болох юмыг таамаглаж байна. За нэг одоо AI, робот, таамаг. За төсөөлөл гэхээр зүгээр тэрийг төсөөлж байгаа тий. Зүгээр дотроо төсөөлж байгаа. Хийсвэрлэн төсөөлөх. За эдний маань араас дори хоёр маань орж ирэх нэ. yotte dori төлөвлөгөөний дагуу, keikaku dori төлөвлөгөөний дагуу, yoso dori тий таамагийн дагуу одоо жишээ нь би маргааш бороо орно гэж таамаглаж илаа гэж бодоход маргааш бороо орчих юм бол yoso dori таамагласны дагуу, соозоо гэдэг маань юу вэ? Төсөөлөлтэй. Яг төсөөлсний дагуу тий соозоо дори эсвэл соозоо no tori болно гэсэн. За shiji гэдэг маань өөрөө заавар гэсэн үг. Shiji шүү за. Энэ бас айгүй ашигладаг. Shiji no tori. Яг зааврын дагуу хийгээрэй. Shiji no tori yatte kudasai. За уваса гэдэг маань цууяр. Уваса цууяр. За одоо жишээ нь Бямба 82 өргөж байгаа гэж хэлээ штэ гингүүд. Уваса дори ялцчихгүй одоо тий юуны л дагуу байна да. Цууярны дагуу л байна да тий. За тэгээд омой тори жишээлх нэ. Яг боцны дагуу гэдэг тий. За энэ ч болохоор if is гэд бичсэн байгаа. За энэ болохоор адилхан энэ дүрмтэй адилхан дүрмүүдийг энчээ ялгаж бичсэн ба. За ёони митайни гэхээр казе но ёони хашита. Энэ болохоор хаширо буюу энэ хүүхийн ханз хашита. Казе но ёони хашита.
Энэ болохоор жишээ болгож одоо хэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо шинэ яг л салхи шиг гүйсэн. Тэ? Яг л салхи шиг гүйсэн. Гэт энэ гүүхээ салхи шиг гэж зүүлүүлж хэлж гэн зэ. Тэ? Тийм болохоор тэр үед ёоны, метайны гэдэг дүрмүүд ашиглах нь штэ. За, штагатте. Тэгээ энэ болохоор дүрм нь штагатте ханзаараа бичсэн. Энэ болохоор хираганаар бичсэн. За, штагатте нь болохоор ямар үед ашиглах вэ гэхээр илүү юм хатуу рүү буюу рүүл тий дүрм, журам, мэрэ хенка надад гэж аахгүй. За, шижиний штагатте кодо штаг кудасай. За, энийг хэдүүлээ үсгэлийн манайхан мэдэхгүй байж магадгүй sorry. За, энэ доош болохоор юу гадах. За, шижи доотлыг харж байгаарай. За, манайхан шижи гэдэг маань өөрөө юу вэ? Заавар. Шижиний штагатте хэрэг зааврын дагуу кодо штаг кудасай. За, энэ нь болохоор кодо. Ко у до у кодо. Шижиний штагатте кодо штаг кудасай. Зааврын дагуу хөдлөөрэй. Зааврын дагуу хийгээрэй, хөдлөөрэй гэсэн. За, хэрэглээ нь энэ дахин бичсэн байна. Заавар төвлөлгөө дүрм зэргийг дагах үед. Хин нэгний хийсэн үзүүлсэн зүйлийн дагуу хийх үед. Хин нэгний хийсэн үзүүлсэн зүйлийн дагуу хийх үед. Түрүүн нөө багшигаа хэлсэн шүү дээ. Багш яг хийсэн шиг. Багш яг хийсэн шиг. Ахын яг хийсэн шиг ч юм уу тийм. За, тодорхой хүлээлттэй адилхан зүйл тохиолдсон үед бас ашиглах юм байна. Энэ тууры болон дооры дүрмийг. За, дор та нар манд жишээ өгүүлбэр бичээд үзээрэй. Баярлалаа.